Яг ингээ ярьсан чи эмэгтэйчүүд одоо хамгийн багадаа 2 хуваагдсан байгаа. Яг гэвэл нэг хэсэг нь бол яагаад ихээс төрсэн гоо сайхнаа ингэж мэс хүргэж ингэ хэрэг байгаа мó гэд бүр ингээ бат нот ингээд өөрийнхөө байр суурийг хамгаалаад идэг. Зарим нь бол яг нэг юм хөнгөн хэлбэрийн тариа ч юм уу нэг иймэрхүү юм бол хэлэх чигээд. Зарим нь бол бүр нөгөө шийтсэн те. Нэг талаараа баг нэг юм донтох талдаа болцсон. Тэгэхээр мэс заслын тухай ярих учраас сонирхож байгаа эмэгтэйчүүд наашаа суугаараа хамгийн гол нь яг бодтой Монголд яаж хийж байгаа дэлхийн чиг хандлага ямар байгаа юм. Манайх нэг айц байдаг штэ. Манайх яаж байгаа бол дэлхийд ингэж яхад монголчдод байгаа юм биш байгаа та. Тийм айдас ер нь байна уу? Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөвгтөнгөр радио 82.9 өндөр үсгийд подкастын урин дулаан цагийн эхний дугаар эхэлж байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Студид ирсэн хоёртоо бас энэ өдрийн мэнд төргий Хөвгтөнгөр радиогийн хөтлөгч Туул, за мөн Юу мэд эмнэлгийн гоо сайхны мэс засалж эмч Бат Солонго буюу Солонго. Сайн байцгаана уу? Өдрийн мэнд төргий сайхан амарвуу гэж хэлвэл арай ойрхон тий. Өдөр болж байгаа учраас бүгдэнд нь өдрийн мэнд төргий бүсгүүчүүдээ. За тэгээ өндөр өсгийд подкастын өнөөдрийн шинэхэн зочин ирсэн. Бид нар гоё найзуучиг ярилцаа сурцсан. Тэгэхээр манай зочин маань бас бидэнтэй маш гоё найзуучиг ярихаар бас бидэнд зөвлөхөөр хүрээд ирлээ. За тэгээ зочин маань замдаа гараад наашгаа ирэхэд хэр их төвжрэлтэй байв. Харцангой нөгөөд төвжирлийн map хараа явчихлаар гайгүй ирсэн. Их төвжрэг. Их ажлынхан дундуур бид хоёр дуутчих шиг болсон шүү. Тэгсэн. Ер нь их ажлын дундуур дуудсан. Тэгэд охид бүсгүйчүүдтэй ямар дугаар хүрэх гэж байгаагаа илүү дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй баг. Яг л одоо бидний үеийн эмэгтэйчүүд гэж хэлэхэд их буруутахгүй дээ. 35-аас дээш, магадгүй 40 нэмэх насны эмэгтэйчүүд өөр хоорондоо ярилцж байгаа сэдв. Эмэгтэйчүүдийн гоо сайхны тэр дундаа мэс заслын асуудал. Эхний дугаар дээр бол тосоо яах уу, тийм юм нүүр будаг яах уу биш, энэ бол нэлээд гүнзгий. Тэгээ энэ дугаар эхлэнэ гэсэн чинь надад нэг талаараа жоохон төгшүүртэй санагдаад байсан. Яг гэвэл нөгөө олонний өмнө өөрийнхөө үннийг илчлэх гэж байгаа болохоор бодит байдал ямар байгааг хэлэх гэж байгаа болохоор тэгээд эмчээс асуух асуулт их байна. Их байх тусмаа наан цаана гаргаад юм орхигдуулах уу гэж айж байна. Чи үннээ илчлэх гэж юм уу? Юу худлаа байсан юм? Одоо ястаа нууц юм байхгүй болж штэ. Тий. Эмчээ Монгол эмэгтэйчүүдийн гоо сайхны мэс заслын асуудал одоо ер нь ямар төвшөнд байна вэ? Хүн болгон л найзуудаараа яриад байгаа хэрнээ яг эмчтэй тулж уулзаад хариулт авч байгаа нь хэр байгаа бол бас эргэлзээтэй байна. Ер нь бол монголчуудын хувьд бол яг энэ сэдвүүдээр бол багц зэрэг жоохон нуух гэдэг юм уу те, жоохон нөгөө нээлттэй байдал нь жоохон хомс талдаа бас байх гэдэг талтай. Энэ бас л улс орны хөгжилтэй юм чинь хааштай л хөгжөөдөл явж байгаа орнуудад бол арай илүү энэ сэдв нээлттэй энэ одоо өдөр тутамдаа хийгддэг процедур тийм ээ, ажилбарууд одоо жишээ нь шүдээ бид нэр өвтгöd очиод лимчлүүлэхдээ яг ажиллахын зүйл болцсон байж байгаа жишээтэй. Манайхан болохоор зэрэг энэнд нэг тусгай нэг одоо чиг хандлага үүсчихсэн энийг бараг те би бол баг оргоор оч гэдэг юм. Тэр нь бахархалж байгаа юм шиг тий. Тэр нь баг бахархал маягтай явж байхад гэвчиг энэ маань яг олон улстай бол тийм ээ зайшгүй одоо яг амьдралын чанарт нь нөлөөлдөг бас нэг чухал асуудлын нэг болчихсон байдаг. Тий одоо нэгэнтээ бид нар одоо яг өөр юмар зөөрлөх юм бол гуталтай зөөрлөе л да тий. Гутлын маань гоо сайхан гундаад одоо 1 жил өмслөө, 2 жил өмслөө гэд явж байхдаа яг ижилхэн нөгөөх нь маань өсгий лэгтэн тийм ээ. Будг нь халцран одоо хэлбэр нь муудан ч гэх юм уу тий. Тэгээд явж байхад тэнд билээхэн цааш нь гуталтай. Одоо аваад өмсөх боломжтой байж хахад өртөнж боломж нь бүрэлдсэн байж хахад тэр хүн зүгээрээ би яг энтэйгээ оргоороо гэдэг бол бас тий. Санаа асуудал болж таарна. Тэгэхээр яг үнтэй адилхан одоо олон улсад бол энэ маань яг л хөгжөөд тийм ээ өдөр тутмын энгийн зүйл болж эхэлсэн байхад манай улсад бол арай хараахан яг энгийн зүйл болж харах эхлэх байна. Гэхдээ харьцангуйгаар одоо месийн бус үйлчлэгийг бол манайхан бас гатарладаг болчихсон. За одоо энд нэг жижиг өөрчлөлөөс үсэж чинь энийг нэг жижигхэн тариа хэлгээд засуулч тий. За энэ дээр нэг тэгч ингэчээ гэдэг харьцангуй ойлголт бас жоохон дэлгэрч эхэлж гинөө гэж юм чинь бол хардаг. Мэс заслын хувьд бол зайшгүй шаардлагаар илүү их хүмүүс ханддаг. Тий одоо жишээ нь зөвх үнэхээр тийм ээ. Ер нь бол хүмүүсийн хувьд нэг 30-аас дээш нас руу хэлбэгээд ирэхлээр яалтчгүй бидний одоо дээд зөх маань баг зэрэг сулраал тий. Доод зөхөнд маань ховл үсэл
Тэгээд нэг жоохон dark circle гэж ярьдаг одоо нүдний Нүдний доод доод хэсэг, тийм ээ аха. хөрвөл хангалттай сайн ойр авч чадахгүй бол тэгэл тэр хэсэг маань бол чи ядарсан байж тээ чи ямраач гэдэг сигналыг бид нар одоо өгч идэг. Одоо мэдээж тэр асуудлуудыг зэгцлий одоо тэр үнжилт тийм ээ сулраад байгаа зүйлүүдийг алга болгоё гэх юм бол месийн бус эмчилгээгээр алга болгодог нас байхад месийн эмчилгээгээр л алга болгох нас бас бидэнд тулж ирэх асуудал байна. Одоо энэ яг юуны маань подкастын маань үндсэн юун дээр эмчтэн танилцуулагдахад бол нэмэгдэж насны эмэгтэйчүүдэд илүү хандсан чиглэлээр тийм ээ. Одоо подкаст маань бас явж байгаа гэдэг нь бас энэ дээр бол ярихад яг тохиромжтой байна гэж юм чинь харж байна. Яг ингээ ярьсан чи эмэгтэйчүүд одоо хамгийн багадаа 2 хуваагдсан байгаа. Яг гэвэл нэг хэсэг нь бол яагаад ихээс төрсэн гоо сайхнаа ингэж мэс хүргэж ингэ хэрэг байгаа мó гэд бүр ингээ батнот ингээд өөрийнхөө байр суурийг хамгаалаад идэг. Зарим нь бол яг нэг юм хөнгөн хэлбэрийн тариа ч юм уу нэг иймэрхүү юм бол хийлгчээ гэдэг. Зарим нь бол бүр нөгөө шийтсэн те. Нэг талаараа баг нэг юм дондох талдаа болцсон. Тэгэхээр мэс заслын тухай ярих учраас сонирхож байгаа эмэгтэйчүүд наашаа суугаараа хамгийн гол нь яг бодтой Монголд яаж хийж байгаа дэлхийн чиг хандлага ямар байгаа юм. Манайх нэг айдас байдаг штэ. Манайх яаж байгаа бол дэлхийд ингэж яхад монголчлоод байгаа юм биш байгаа та. Тийм айдас ер нь байна уу? За ер нь бол байдаг. Гэвч бидний нөгөө нэг одоо хийж байгаа зүйлийг маань тий мэс заслын маань үр дүнгуудыг хараад ер нь бол тэр айдас нь арилж байгаа. Тий. Ер нь одоо эмчтэр нь жишээ нь дэлхийн чиг хандлагаар хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо одоо сүүлийн үед бол бүр илүү ихсэж. За хэдүүлээ тэгэхээр одоо яг энэ мэс заслын чиглэл буюу гоо сахны мэс заслын орчин үеийн чиг хандлага, дэлхийн чиг хандлага маань юу руу чиглэж байгаа вэ гэдгийг ихлээр тодруулсан зүг баг тий. Тэгэхээр дэлхийн чиг хандлага бол ер нь л натурал гоо сайхан руу илүү чиглэж гисэн. Таныг хинч хаанаас нь хараад энэ хийлгц юм байна гэдэг одоо мэдэгдэхгүй байдлаар хийхлэхтэй тэр чиг хандлага руу одоо хандчихсан байна. Тэгэхээр энэ маань эргээд манай яг одоо бүсгүйчүүдэд тий 40 нэмэх насныханд бол ямар гоё юм бэ гэдэг мэдээ бас мөн байх гэж бодсон. Тий. Би хувьдаа ингэ бодоод идэх байхгүй. Ингээд зүгээр миний жишээ би чинь эмэгтэй бүсгүйчүүдийн нэг хэсэг шүү дээ. Тэгтэл миний хар бол за яг хав дэлхийн чиг хандлага гэвэл би за яг хав барууны Европыг сайн мэдгүй юм. Гэхдээ Аз ТV-ийн тэр дундаа Солонгос эмэгтэйчүүд бүсгүйчүүд илүү энэ давмгай харагдаад байна уу? Илүү гоё хийлгээд байна уу? Одоо K-pop урсгал чиглэл. За сүүлд үгүй K хоол хүртэл гараад ирсэн. Ийм брэндүүд бий болоод. Тэгвэл K одоо юу гэдэг те? Одоо гоо сайхан те. Яста зөв surgery. Тэ ийм юмнууд одоо баг брэнд болоод байгаа юм уу? Гэж хараад байгаа. Тийм үү? Солонгос илүү байгаа ах тий. Яг одоо яг Азийн орнуудын дотор бол яалтчгүй Солонгос улс маань номер 1 яг энэ чиг хандлагыг тодорхойлж байгаа улс. За Европт бол ер нь бол Турк яг одоогийн чиг хандлагыг төлхөө одоо тодорхойлж байгаа улсаар бол тодорч байна. Тэгээ сүүлийн одоо 1-2 жилийн ерөнхий чиг хандлагын тэр байдлаас харж байхад бол яг тийм төгнөлт бол гарч иж байгаа. Да ялангуяа Солонгос улсад бол бүр одоо 2030 оны хүртэлх 5 жилийн хугацаанд бол бүр дэлхийн номер 1 чиг хандлагыг тодорхойлогч улс болгох тийм одоо чиглэлийг улсдаа яраа ерөнхийдөө баримталж эхэлсэн. Тийм бас юм сонсогдож байна лээ. Тэгэхээр манайх чинь харцсангуй Солонгосынхоо чиг хандлагыг барих нь угаасаа Аз хүмүүстэй энэ маань илүү тохиромжтой. За мэдээж одоо нөгөө нэг Монгол хүмүүсийн онцлог гэж зүйл байна тий. Солонгос хүмүүс ихтэй бусад Азийн орнуудтай харьцуулахад бол бас ялгаа бас байна. Уур амьсгалын эрс байдал тий. Тэгэж шүү дээ. Нөгөө запаа сайлагч гэдэг юм тий. Хуурай шилт гэдэг хамгийн наадлын зүйлийг ярихад л яг Солонгос хүний арьстай манай Монгол хүнийхийг харьцуулахад ер нь бол давуугаар зөөрлөл Монгол нь тий. Солонгос үнийх нь одоо торгч гэдэг тийм ээ. Ямар амар юм бэ? Одоо нөгөө нэг зузаан нэмгэн тэр нөгөө чанар гэдэг юм уу тэр үзүүлэлтээр бол ерөнхийдөө тийм байдалтай байдаг. Яг мэс заслын хувьд тийм ээ гоо сайхны мэс заслын хувьд мэдээж пластик surgery гэдэг зүйл маань арьсан дээр ойдол үлдэхтэй сорив хэр үүсгэж идэх вэ гэдэг дээр бол маш их одоо анхаарал татдаг. Яг энэ дээр бол манай монголчуудын арьсны онцлог эдгэрэх процессын онцлог бол
нэлээд сорвж хандлагатай. Энэ нь юутай холбоотой илүү үздэг вэ гэхээр бид нар уур амьсгал маш хуурай тийм ээ ширүүн одоо ийм уур амьсгал байдаг учраас бидний нөгөө дарснууд маань илүү их одоо чигээ алдсан хуур ашигтай нөхцөлд илүү их сорвжил тийм ээ үүсэх хандлагатай байдгаараа жоохон давуу талтай гэх юм уу дутагдaltaй талтай ч гэдэг юм. Яг эмчтрийн хувьд бол энэ дутагдaltaй тал зөвхөн илүү нөгөөд нэг джинс төдийлөн үрчигээд байдаггүй тий. Джинс төдийлөн сунаад байдаггүй гэдэг утгаараа бас тарцсангуу давуу тал болох л байх та. Монгол хүний арсны онцлог сорвжилт за давууг бол яг хөө материалын зарим нь хайчилж үзээд тий хөврөхнүү яах нь гэдгийг мэдчихэж болно. Яг ингээ хагалгаа хийлгүүлгийг бодсон шийдсэн байгаа хүмүүс нэг амар сорвтой идэгчүүл яана гэвэл тестлэг арга байх уу? Эсвэл ингээд одоо яадгийн мэрэгжлийн хүний нүдээр бариад үзчихэж болох уу? За яг одоо Монгол улстай мис засал хийдэг хүний хувьд энэ дээр бол маш олон төрлийн одоо менеждэг. За хамгийн наацх нь л бид нар одоо тухайн хүний шархны эдгэрэлтийг сайн байлгахын тулд тийм ээ ямар одоо дархлын системийг дэмжих одоо энгийн арга болон тийм ээ эми аргуудыг хэрэглэх ёстой вэ гэдэг дээр хүртэл бид нар чинь бас одоо юм бодоод байна тий боловсруулад байна. Дээрэс нь мис заслын одоо өмнө тухайн хүнийхээ арсны байдлыг одоо өөр хэсэгт зүсэгдсэн тий одоо шалбарсан сорив маань хэрхэн эдгэрсэн байдалтай танилцдаг. Тэгээд нөгөө хүн маань за энэ шархыг хязаа авсан бэ? Одоо хэдэн сарын хугацаанд яг ийм эдгэрэлтэй байгаа гэдгийг нь одоо шинжснийхээ дараа тийм ээ. За таны одоо мис заслын шарх маань жоохон сорвж хандлагатай эдгэрч болцсохгүй байгаад учраас бид нар ийм арга хэмжээнүүдийг авнаа гэд жишээ тий бас арга хэмжээг авдаг. Одоо мис заслын өмнө болон дараа авах арга хэмжээр бас ялгаатай ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр мис заслын өмнө бол ихэвчлэн тухайн хүнийхээ одоо цус бүлэглэлтийг сайжруулах тийм ээ. Дээрээс нь дархлааг нь дэмжиж өгөх, бид ямар нэгэн одоо нууц юм ээлж юм өрөвсөл байвал түүнийг дарах хэмжлээнүүдийг бол бид нар хийдэг байна. За тэгээ мис засал хийгдлээ. Мис заслынхаа яг дуусах процесс дээр бид нар бас эдгэрэлтийг нь дэмжиж өгөх. Одоо тэр сорвжилтыг яг өрөвсөл багтаа байвал тэнд сорвжил бага үсдэг. Тэгэхээр өрөвслийг нь бага байлгах өөр дэмэл төрлийн одоо эмчилгээнүүдийг тийм ээ тухайн хүмүүстээ санал болгоод эсвэл бид нар яг одоо манай эмнэлэгт бол толгой дараалан хийдэг бас эмчилгээний тактик бас байна. Тийм гих мэтчил ерөнхийдөө маш их менежменттэй явдаг та. Яг монголчуудынхаа арсанд зориулсан байдлаар одоо эмчийнхэн хувьд бол 17 жил яг энэ цэцлэг хийж байна тийм ээ. Тэгэхээр энэ 17 жилийн хугацаанд чинь өстой нэрээ төрөл бүрийн тий арсны онцлогтой төрөл бүрийн кейстэй тохиолдсон тийм ээ. Тэр болгон дээрээ л он тий алдаанаас суралцсан мэдээж онон дээрээ шүүл авшруулна сайжруулна гэдэг зүйлүүд байна. Эмчтэй ярихаар царай луун хараад ялтч гэнэ гоосхны мис засал ярьж байгаа болохоор царай руу би бүр нэгнгөө харж байна. Энд тэнд үрчлээ байна уу? Хэдэн настай юм бол гэж бодоод та өөртөө хагалгаа хэлгсэн байгаа царай юу хэлгээгүй юу? Хэдэн настай вэ гэж асууж болно. Нууцаа дэлэг гэдэг анхандаа хэлээдсэн юм хэлжтэй. Эмчийн хувьд бол яг энэ подкастын настай адилхан настай байна. 40 нэмэх тий. Тэгээд дээр нь нөгөө мис засал бол хийлгсэн. Зохиндоо бол мис засал хийлгэжсэн. Би ингээд эмчигээ харахаар манайд ажилладаг байсан Сараа гэдэг нэг хөтлөгч редактор бүсгүй байсан. Маш адилхан харагдаад ерөөсө болдгүй. Тэгэл арай л ихчдөөс биш байгаа даа гэж бодож илаа. Миний асуух гэж байгаа дараагийн асуулт бид нэр одоо ингээд дэлхийн чиг хандлагын талаар ерөөхдөө хүмүүс бүсгүйчүүдэд ойлголт өгөх гээд бас энд сууж штэ тий тодорхой ойлголтыг өгнө. Тэгэхээр ингээд дэлхий дахинд одоо энэ нэгэнт ингээд гоо сайхны мис засал одоо ингээд дэлгэрээд хөгжөөд бүр ингээд явж байна. Тэгвэл энэ дэлхийн мис заслын энэ одоо бид нар ингээд зүгээр эрүүл мэндийн ширээн дээр мис засал хийлгүүлэхдээ багаж төхөөрөмж нь яаж байгаа бол ямар хийж байгаа бол сүүлийн үеийн тоног төхөөрөмж болов юу бол гэдэг. Яг энтэй адилхан. Одоо энэ мис засал хийх багаж тоног төхөөрөмжүүд аль хэсэгтээ явж гин үү? За яг тэр сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм уу? Эсвэл тэр нь манай Монголд хэр орж ирдэг юм бол тэ манай Монгол эмчнэр аль талд нь яваад ямар мис заслын багаж тоног төхөөрөмжөөр хийдэг вэ? Одоо өөртөө ингээ мис засал хийх гэж байгаа бүсгүйчүүд яг одоо
судлаа штэ тий. Юугаар хийдэг юм болоо? Юугаар зүсдэг юм бол ямар тариа шахт юм бол тэр нь хаана үйлдвэрлэсэн бол гэл ингээл. Тэгэхээр бид нар дэлхийн чиг хандлагатай хэр хөл нийлүүлж явж байгаа вэ? Ер нь дэлхийд ямар тоног төхөөрөмж хэрэгэлт юм бол? Туул яг нэг бодлын баталгаажуулах гэдэг нь тий судалгаа явуулж байна. Одоо манай гоо сайхны мэд засалж нэг талаараа шин тутам. Тэгээ шинэ юм орж ирэх тоолонд ард нь эргэлзээ байдаг, хардалт байдаг, судалгаа байдаг. Яг л тэгж асууад байна л да. Тэр бол угаасаа зүүн хэрэг. Яалтчгүй. Ямар ч одоо хүмүүсийн хувьд бол энэ үйлчлэгийг авах та тийм ээ. Тодорхой хэмжээний судалгааг зайлшгүй хийх хэрэгтэй. Тий одоо эмчинч гэсэн хүмүүст зөвлөгөө өгж байхдаа хүртэл та одоо манай эмнэлгээс өөр эмчтэй хандснаас өөр эмчт хандж үзсэн үү гэж заавал асуудаг. Тэгэхээр зарим хүмүүс нүгэ би зүгээр л нөгөө таны одоо мэс заслын үр дүнгийн жишээг хараад шууд ирлээ ч гэх юм уу тийм ээ. Тань шууд итгээд ирлээ ч гэх юм уу тиймэрхүү одоо юутай яриатай хүмүүс зөндөө тохиолдно л та. Тэр болгонд бол эмч нь баярлаа. Гэхдээ та дахиад нилээдэн газар явж судлах нь зүйтэй байдэн шүү. Яагаад гэвэл тийм ээ таны одоо нүүрний онцлог хэв маяг тэр бүтцийн одоо өвөрмөц байдалд тохирсон яг эмчилгээг танд санал болгох эмчийг олно гэдэг бол айгүй чухал. Энэ нь болохоор тухайн хүний одоо итгэл үнэмшил эмчтэй итгэх үнэмшлийг тийм ээ төрүүлдэг. Тэр итгэл үнэмшил төрсэн цагт тухайн эмч болон үйлчлүүлэгч хоёрын одоо нөгөөд үзэл бодол тэр одоо яг хүрэх гэсэн цэг маань огтлцдаг. Тэрний үр дүнд бидний одоо хүссэн үр дүн маань гарч ирдэг байна. Одоо өөрөөр хэлбэл одоо тухайн хүний тийм ээ тэр одоо судлагдсан байдал дээр үндэслэн итгэл үнэмшил гарч байна. Тэр итгэл үнэмшил дээр бидний хийж буй мэс заслын үр дүнгийн 70% хүртэл тийм ээ эдгэрэх одоо тэр сэтгэл зүйн эмчилгээ явж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүст одоо зөвлөхөд бол эмчээ маш сайн судал тий одоо тэр одоо эмнэлгийг маш сайн судал ямар одоо оноонууд бол үр дүнгууд тиймчээ гарсан байна тий тэр бүгдийг судалсны үндсэн дээрээс бол сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь айгүй чухал шүү гэж хэлмээр байна. Тэргүй одоо хин нэгэн түүнд ганцхан нэг эмнэлгийг зөвлөнгүүт өөр одоо зөвлөмжүүдийг хэрэгсэхгүйгээр ч гэх юм уу тийм ээ өөр газар очиж үзэхгүйгээр орчихсон тохиолдолд хэрвээ тэр нь жижигхэн одоо сэтгэлд нь үл нийцэх үр дүн гарсан тохиолдолд тэр маань тэгээд л бас буруугаараа тий үр дүн маань сэтгэлдээ хүрэхгүй болвол тэгэл айгу харамсалтай зүйл болол тохиолдод явдаг л та. Эмэгтэйчүүд гоо сайхны мэс заслыг одоо нэг нүггүй хэлэхэд бид ч бас дотроо яах вэ гэсэн бодол байгаа. Энийгээж тэгчмээр, тэрийгээж тэгчмээр гэж жил ирэх тусам харагдаад байна л да. Тэгснэ за Солонгост бол угаасаа сайн хийж байгаа, ийм гоё болж байгаа гэдгийг мэдээд байна. Та сая Туркэд гэж хэллээ. Гэтэл эмэгтэйчүүд за сайн хийж байгаа гэж байгаа боловч яг тэр Солонгостой очисон чи би тэр эмнэлгийг сонгож очиж чадахгүй бол яах вэ? Хэл нэвтрэлцэхгүй инглээ тэглээгээ сайн ойлголцохгүй бол яах вэ? Тэгээд энэ чинь Монголдо хийлгэж байгаагаас үний хувьд бол харьцангуй өндөр, дээл зардал чирэгдэл очоод байна, хянуулах гэд асуудал ингээд их байх юм шиг санагдаад Монголдо хийлгэж юм бол нэг бодлын за яг үний хувьд бол баримжаатай байж болох ч гэсэн хэр найдвартай бол гэдэг энэ төмөн эргэлзээний дотор төөрөөд байна. Тэгээ та яг энэ судалж байгаа хүмүүсийн хувьд Монгол уу, гадаад уу сонголтын дээр яг яаж зөвлөгөө өгөх вэ? Эргэлзээг өгөр Монгол гэж зөвлөнө. Учир нь одоо яг эмчийн хувьд бол тийм ээ жилдээ 1-2 удаад ор хаяж Солонгос улсад туршлага судлахаар бол суралцдаг. Тэгэхээр бид нар бол ерөөсөө жил болгон өөрсдийнхөө мэдлэг тийм ээ тэр ур чадварыг апдейт хийдэг. Мэдээж апдейт хийхгүйгээр тэнцээ аль хаав ясан тэр 17 жилийн өмнөх үеийн сурснараа байна гэж энэ хизэж байхгүй зүйл. Учир нь одоо эмч мэргэжил гэдэг бол угаасаа л байнга цаг нартаа уралдаж тэнд хөгжлөө өгж яхад би энд хөгжихгүй бол тэгэл утгаа алддаг. Тийм мэргэжил. Дээрээс нь таны саяны харилсан нөгөө асуудаг яран дотор явж байгаа зүйл юу гэхээр Солонгос улсад өөр улс орнуудад хийгдлээ гэхэд тийм ээ эргээд бид нар нөгөө нэг одоо буух эзэм буцах хаяг гэж нэг юм яриад байдаг тийм ээ тэр одоо хариуцлагын тогтолцоо гэсэн үг л дээ. Тэр зүйл бол үнэхээр маш чухал. Эмчтэр нь одоо бас цөөнгөө тохиолдлын бас фейлдсэн тийм ээ одоо алдаа үүссэн тэнцээ одоо бүтлгөөцсөн тохиолдлууд бол зөндөө их ирж болвол зөвлөгөө авдаг, эмчилгээ хийлэгдэг, засвар хүртэл тийм ээ тухайн мэс заслыг засах хүртэл тохиолдлууд зөндөө гардаг. Тэгэхээр зүгээр хүмүүстэй зөвлөх нь бол мэдээж та бүхэн эх орноосоо сонголтоо хийх нь ер нь бол эрсдэл хэд дахин бага бий болно шүү тийм ээ. Тухайн
эмчээ харин сонгохдоо, эмнэлгээ сонгохдоо одоо олон жилийн туршлага юу вэ? Тухайн эмч маань хэр апдейт хийдэг те өөрийгөө хэр хөгжүүлдэг юм бэ? Тэр бүгдтэй нь бас танилцж байгаа сонголтоо их зөвөө гэж уриалмаар. Зүгээр айгүй олон тохиолдлын үндсэн юу нь болохоор зэрэг манайхан солонгос гэж бодох тохиолдол зөндөө байна. Гэвчиг одоо хэл нэвтрэлцэхгүй мөн дээрээс нь тухайн хүнийг одоо дандаа унтуулгатай оруулна гэдэг асуудал гараад идэх те. Гэтэл унтуулгатай орж байгаа тохиолдлууд одоо жишээ нь зохин дээр гихтэл тийм ээ бид нар одоо нүдийг яг аль болох дээд зохины хувьд бол одоо унтуулгатай мэс ажилбар хийхгүйгээр унтуулгагүйгээр тэр хүнийг одоо нүдийг нээлгэж харуулах байдлаар тийм ээ харилцан бие биедээ одоо ямар үр дүн гарч байгаа гэдгийг дүгнэх байдлаар бас мэс заслыг явуулвал энэ айгүй алдаа багтаа мэс засал болдог. Бидний хүссэн үр дүн бас ирдэг. Эмчт нь бол бас одоо практик дээр бол бүр тухайн хүндээ те за эдлийг нь тавьчлаа. За одоо та талент ингээ хартаа тань таалагдж байна уу те. Энэс жоохон хавн буун ийм үр дүн гарна хоёлаа. За танд таалагдахгүй зүйлээвэл одоо эмч засаад өг. Тэ? Яг одоо ямааны халуун дээр гэдэг шиг тий. Тэгэх юм бол битэрийн нөгөө сэтгэлд хүрэх эргээд тэр хүн одоо үр дүнтэй сэтгэл хангалуун байж тэр нь амьдралыг нь бас гоё тий. Өдрөг байх туслаа шүү дээ. 20 жилийн өмнө юм уу давхраа анх хийж эхэлж байхад одоо аав ээж нар настайчууд найзууд за одоо ингээл нүд нь анигдахгүй болчтiin гинлээ гэлтэй. Тэгээ чи нүд амаараа тоглуулах нь нүд рүү чин тэр хутгаараа одоо хатгачвал яах юм гээл айгүй амар юм ярьдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь та сая одоо фейлдсэн алдаа гарч ин засвар хийсэн гэж байна. Одоо тэгэхээр энэ хөгжил бол нилээ явчаад байдаг. Гэтэл засвар байсаар байна. Одоо хаана нүд юм уу хамар юм уу хаасайгүй шүү дээ. Ерөөсөө хаасайгүй одоо зүгээр энгийн давхраа суулгах процедур дээр хүртэл тэнд очиод бид нарыг одоо тийм манай монголчууд гэдэг юм унтуулж агаад тий. Тэгэхээр давхрааг нь баг зарим нэг фейлдсэн тохиолдыг бол яавч тий туршлагатай мэргэжлийн хүн ингэж хийхгүй гэмээр үр дүнгууд илэрсэн байх тохиолдол зөндөө байна. Тэгээд ер нь бол туршилт хийдэг байх л гэж би боддог. Тэгэхээр яг ямар эмнэлэг солонгосчууд бас сонголт хийж байна тий. Үн мөнгөний хувь дээр ч гэсэндээ одоо өөрийнхөө боломж тулгуурлаад хийх нь гэхлээр л манайхан бас жоохон тий туршилт хийх газар очиж хаад байна уу үгүй юу гэдэг дээр айгуу сайн анализ хийгээрээ тий. Айгуу сайн сонголтоо зөв хийж яваасай л гэж хүсчмээр байна да. Энэ дээр нэг асуулт асууж. Юу вэ гэхээр одоо яг ийм мэсцлийн одоо энэ гоо сайхны мэсцлийг хийдэг эмчнэр маань хаана манай монгол эмчнэр сураад байна. Ер нь л ихэнх нь бол хэдэн жил сурах вэ? За сургалтын хувьд бол мэдээж Монголдо одоо сургууль төгсөн ч юм байна, гадаадд сургууль төгсөн ч юм байна тийм ээ. Одоо хүний их эмчээр гэсэн. Одоо яг дэлхийн нийтэд бол энэ мэс заслыг хийх эрхтэй эмчнэр яг ямар сургуулийг дүүргэсэн байх ёстой вэ гэдэг бас критерий байдаг. Тэрэнд нь хүний их эмч буюу тийм ээ пластик мэс заслыг хийх гэж байгаа эмч маань хүний их эмчээр хамгийн түрүүнд төгссөн буюу ерөнхий эмчийн мэдлэгийг бүрэн агуулсан байх ёстой. Түүний дараа мэс заслын эмчээр түүний дараа тийм ээ ерөнхий мэс заслын эмчээр гэдэг л бид нар бол түүний дараа дахиад юугаар төгссөн байх ёстой байдаг. Нарийн мэргэжлэр. Дахиад sub special гэж нэрлэдэг нарийн мэргэжил нь бол пластик surgery буюу тийм ээ гоо сайхны мэсцэл мэдээж гоо сайхны мэсцлэр бол Солонгост бол тэгжлээсэн л да. Солонгосын эмч нартай уулзахад ер нь бол бүх зүйлийг практик дээр маш их сурдаг. Бид нарт яг тусгаалan тийм юм ийм юмны пластик surgery гэдэг sub special бол харьцангуй байдаггүй хэрвээ яг пластик surgery-ээр сурах байгаа бол бүх зүйлээр нь сурах бол нээлттэй. Гэхдээ бид нар тэг яг пластик surgery-гээр бол доор хаяж 2-4 жилийн хугацаанд бол сурдаг гэж хэлжсэн. Үндсэн 6 жилийнхээ одоо юугаад дүүргчгээд шүү дээ тий. Их хэмжээр дүүргчгээд дараа нь тэгээ сурдаг гэжсэн. Эмчийн хувьд бол хүний их хэмжээр төгсөөд дараа нь нүдний нарийн мэргэжлийн эмчээр сураад тэгээ нүдний нарийн мэргэжлийн эмч чинь дотроо болохоор дахиад 5 sub special одоо нарийн мэргэжлэр сурч мэргэждэг. Түүний болохоор окулопластик нүдний даралт тэгээ нүдний болор гэсэн үндсэн 3 чиглэлийг ерөнхийдөө судлаад түүнээс окулопластик мэргэжлэр нь бол цаашаа нарийсаад энэ чиглэлийг хэмжүүлж хөгжсөн байдаг. Тэгэхээр ч одоо хэдэн жилээр сураад хэдэн жил ажилласан юм бэ? Одоо 20-30 жил юм ярих гэдэг нь бол эмчнэр насаараа сурна. Энэ бол эзэж нөгөө нэг төгсөх гэж юм байхгүй.
Тэгэхээр энэ түрүү Монголд гэж бас хэллээ тий. Тэгэхээр Монголд энэ мис заслын эмчийг сургадаг сургалт байгаад сургууль бий болсон юм уу? За яг одоогийн байдлаар пластик мис засал чиглэлээр бол нарийн мэргэжлийн сургалт бол байхгүй байна. Тийм. Гэхдээ яг яалтчгүй энэ пластик сүржийн нийгэмлэг гэж байна. Тэр нийгэмлэгийнхэн маань бол бидний энэ мэргэжлэр одоогоор Монгол сургалт байхгүй байгаа нь үнэхээр одоо байж болшгүй зүйлээ, тийм ээ. Бид нар бол дандаа л гадагшаа явж сурдсан шүү дээ. Тэгэхээр энэ мэргэжлэрээ Монголдо боловсруучны бэлдээ тий. Тодорхой хэмжээгээр угаасаа Монгол мис засалчдын онцлогч гэж зүйл байна, тий. Хүмүүсийнхээ одоо бие физиологийн онцлогч гэсэн тохируулсан бас хөгжүүлсэн зүйл гэж байгаа учраас хэдүүлээ энэ сургалтыг бол аль биесээр бий болгоно гэдэг айл одоо бараг л 2009-10 оноос хойш хөцөлтөл явж байгаа боловч нөгөө нэг стил засаг солигдохоор дахиад солигдвол тийм энэ асуудал дахиад ингээл бүтэхгүй байдалд орол зарцсан байдалд орол ингээл яваад идэг. Сая нэг 3 жилийн өмнө нь удаа яадаг ч байсан пластик мис засал гэдэг нэр томьёогоо Монгол улсын эрүүл мэндийн яамаар батлуулж авсан байна. Тийм одоо энэ чиглэлээр сургалт яг бий болгоё гэд өнгөрсөн жилийн хурал дээр бол ярилцсан. Гэхдээ яг ажил хэрэг арай болоогүй байна. Гэхдээ ойрын 1-2 жилдээ бол сургалтууд хийгдэж эхлэх бах. Гэхдээ эхний ээлжинд бол яг энэ чиглэлээр сургалтыг явуулах багш нарыгаа эхлээд бэлтгэх хэрэгтэй. Тэгээд аль биесны багш нар бэлтгэгдлээ дараа нь бол яг мэрэгжил маань нарийн мэрэгжил маань бэлтгэгдэж эхэлнэ хүмүүс сурч эхэлнэ. Яг дэлхийн нийтээр бол баримтлагдаг тэр эмч нарын гэртэр тэр шалгуур үзүүлдэг бол яг аль биесээр баримталж явнаа гэсэн. Бас одоо нэг судалгаа байдгүй. Ер нь Монголд хичнээн ийм одоо мис засал хийдэг газрууд байна. Би бол тоогоо алдсан. Эмнэлэг бодоод эмнэлгүүд сонголт хийхэд тэр тусмаа хэцүү болчихж байгаа биз тий. Эмнэлэг гэж нэг хэлэх үү? Эсвэл гоо сайхны салон нь хийгээд байгаа мó гэдэг ийм нэг толгой иргэсэн юм байна. Яг зөв. Яг үнэ наадах чинь бол айгүй чухал сэдв. Ягаад тэгэхээр гоо сайхны мис засал гэдэг бол мис заслын эмчил хийх ёстой зүйл. За одоо гоо сайхны салон гэдэг бол тийм ээ. Тэнд эмч юу нь ажилдаг. Тэнд гоо сайханч, гоо засалч нар ажилдаг. Яг уу зөвлөх байдлаар арьс гоо заслын эмч байдаг гэж болох юм тийм ээ. Гэтэл тэнд хийгдэж байгаа одоо хүний арьсыг тий нэвтэрч орж байгаа буюу зүү орж байгаа мөн дээрээс нь мис хурж байгаа. Мис хурж байгаа. Тэр бүх процедур бол эмнэлэгт л хийгдэх ёстой. Ялангуяа тийм ээ. Яг гоо сайхны одоо мис заслын эмнэлэгт мөн одоо мис нь бол мис заслын гоо сайхны эмчилгээ бол эмчилгээний гоо заслын эрх бүхий гоо заслын эмнэлэгт бол хийгдэх ёстой. Энэ бол жоохон Монгол улсад төдийлөн бас мөрдөгдөж чадахгүй байгаа тий замбраагүй явагдаж байгаа. Нөгөө төстэй энэ дээр хаана байна нөгөө мэрэгжлийн хяналт. Тийм шүү. Хаана байна өсгөөчүүдээ боловсрал эрүүл мэндийн боловсрал тий одоо өнөөдөр ингээд миний ярьж байгааг сонсож байгаа үзэж байгаа тийм ээ. Үзэгчид сонсогчд маань бол энийг бас айгүй сайн ойлгоод авчих хэрэгтэй. Тэр нь юу гэхлээр таны биед нэвтэрч орж байгаа. Бид нар бол инвазив болон нон инвазив гэдээ хуваацсан байдаг. Нэвтэрч орж байгаа эмчилгээ болгон эмнэлэгт л хийгдэх ёстой юм шүү. Тийм ээ. Учир нь тэр эмнэлэгт эмч ажилдаг. Тийм үү? Мэргэжлийн тэнд ямар бүтцэд ямар бодисыг оруулвал энэ нь тийм ээ бидний хүсэж байгаа үр дүн гарах вэ гэдгийг тооцоолж бодож менеж хийдэг эмч тэнцээ тэр процедурыг хийдэг юм шүү. Тэргүүгээр тийм ээ зүгээр л энэ сайн гэсэн тэрийг тэгдэг гэсэн гингүүтээ одоо нэг өсчөнд ороход л хажуу талд нэг салуу гэдэг тийм нэг хүн байгаа. Тэгснээ тэр хүн шууд өсчин нөгөө үсийг засуулж байгаа хүнтэй санал бол та хөмсгөө зангидд юм биш үү? Манай энэ гоо сайханч ботокс хийдэж штэ. Уучлаарай. Тэнд юм хүн тий ямар хүний бүтцэд ямар имийг оруулаад байна. Ботокс тарилга хүртэл яг эмч хийдэг байх нь гоо сайхан биш. Мессел одоо зүгээр бол эмч баларлаа шүү. Арьсыг нэвтрээд тэнд бодис орж ил байвал тийм ээ тэр эмч хийх хэвээр. Невросо тийм.
За энийг л анхаараарай бүсгүйчүүд. Энэ стайл юм болоо. Мэргэжлийн эмч ирээд хэлж шүү. Тийм байна. Бүсгүйчүүд. Тэгээ манайхан заавал нэг юм орой руугаа оруулж ээж эсвэл нэг юм харуулж ээж алдаа гаргах ээж тэгдэг штэ. Тэгэхээр та буруу сонголт хийгээд нүдэндээ нүүрэндээ юм хийлгүүлвэл ямар эрсдэл үрдэггүй гэдгийг нэг хэлээд өгөөч. Бас давхар сонсъё. Окей. Зүгээр одоо хүн болгонгоо сайхны мэс засал хийж байгаа юм чинь ингээл тийм бодолтой эмэгтэйчүүд бас байна штэ. Тэгэлгүй яах вэ? Энэ ерөөсөө одоо хамгийн наад зах нь тийм ээ. Зарим нэг салонуудад би одоо нэрийг нь сайн мэдэхгүй ч салонууд байна, мэддэгч салонууд байна. Гэтэл нүдэнд давхраа хийгээд байна. За уучлаарай тий. Нүд гэдэг хорвоог харах тийм ээ амар чухал эрхтэн байж байна. Гэтэл тэвнийг хамгаалж яадаг наадлын зовх гэдэг зүйлэн дээр процедур хийж байна тийм үү? Тэр давхраа суулгахын тулд тэнд чинь бүхэлдээ арсыг нэвтрэх, тэнцээ булчинг тийм ээ нэвтрэх. Цаашлбал тэр мөгөөрсний хальсанд очиж бэхлэгдэх асуудал гарч байна. Гэтэл тэнцээ бүр мөгөөрс гэдэг бүтц байдгийг ч мэдэхгүй. Тэнцээ булчин ямар бүтцтэй оршдгийг ойлгохгүй. Тэ? Тэнд мэдээ алдуулах тариагаа хийхдээ хүртэл ямар давхархыг хамарсан мэдээ алдуулалт явагдаж байгаа вэ? Юу ч мэдэхгүй. Яа на хутгаар айл хүний нүд рүү тайрж ийн гэсэн үг шүү. Ийм хүмүүс тэнцээ утсан давхраа гэдэг юм хийгээд байна. Уучлаарай. Тэнд нэг зовхны мөгөөрс нэвт хатгагдаад тэ тэнцээ магадгүй мөгөөрс гэдэг маань тал сарын хэлбэртэй жижигхэн хэсэгт орон зай байрлаж байдаг болвол тэнд томоо давхраа суулгахын гингүүд нөгөө мөгөөрснөөс чинь давсан бүтцэд хатгалт хийх ёстой бол. За тэгэхэд тэр том давхраа суугачгүй гэдгийг тэр хүн мэдэхгүй. Тэгснээ цааталт нь шууд нүдний алим байгаа гэдгийг мэдэхгүй. Алимныг хөдлөгдөг булчингууд тэнд оршиж байгаа гэдгийг юу ч мэдэхгүй. Гэтэл тэнцээ хатгаад байна тийм үү? Эмчтэр нь бүр саяхан өнгөрсөн хэдэн сард үлээ дээ. Ойрхон утсан давхраа энэ тэнд айгүй их салонууд хийгээд эхэлчихлээ бүр өстой тий. Үнэхээр юу гэхэд бол бид нэр шууд ингэ шок болж байгаа. Оо яана тий. Тэнд нэг алдаа гараад нэг хүний нүд сохрол тэр хүн хичнээн хохирох уу тий. Тэгэл насаараа алдаа харааны асуудалтай. Тэнцээ насаараа эмчилгээнд ч гэдэг юм эсвэл мэдээж одоо нэг нүд харахгүй болно гэдэг бол орон зайн хувь баримжаа юу ч байхгүй болно. Тийм ээ. Та зүгээр л цай аяглах гээд аяглуу халан саваа тонголохдоо л наан цаана асгаад эхэлнэ. Ийм асуудал байдаг. Тэгээд та зүгээр замаар гүгэд гарахад л тэнцээ ирж байгаа машины хурдыг тооцоолж чадахгүй. Энэ чи ерөөсөө орондоо цаг хугацааны асар өндөр баримжааг бид нэр хоёр нүдэрээ зэрэг юмыг ижил төвшөнд хардаг гэж хийдэг байл. Тэгэхээр ийм өндөр эрсдэл бий одоо болгож тийм ээ тэнцээ хүний нүдэнд стайх ичих хэмэх зүйлгүйгээр хүрч байгаа хүмүүст хэлэхэд яаж чадчихна. Йой. Яаж чадчихна тий. Гэтэл бид нар хүртэл тийм ээ тэн дээр юм хийхдээ хүнд одоо гоо сайхны мэс засал ажиллабарыг хийхдээ хизээж нүдний үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй гэдэг асар том ёс зүйтэйгээр тэнцээ мэс заслаа хийдэг. Тийм ээ. Гэтэл тэр хүнд ямар ёс зүй байна? Тэр одоо дураараа хийж байгаа хүнд тийм үү? За одоо салон дахиад нэг хийгдээд эхэлсэн бас нэг үйлчлэгийг танилцуулъя. Хөмсөг шилжүүлэн суулгана гинэ. Тийм байт юм уу? Хөмсөг нэг бодлын тарж байгаа гэсэн үг юм шүү. Үс нүүрэн дээр ингээд нөгөө шороод ингээд жижигхэн нөхөлж байгаа шилжүүлнэ. Нэг тий сонгон заримдаа яадаг штэ. Сонгоныг ингээд багцаар нургасны дараа нэгээр нь болгож салгас суулгадаг та. Тэ яг тиймэрхүү сонгон суулгаж тэгээд тэ тэрэн шиг ингээд зүгээр хатгаж нүх үсгэнгүүтэй тэрэндээ нөгөө одоо био ургуулсан үс гэлөө яас баяжуулсан уургаар баяжуулсан ч гэлөө нэг юм яриад байгаа. Гэтэл тэрийг нь яг материалыг нь харахлаар биш тэ. Зүгээр л мэдрээ нөгөө нэг хиймэл сормуусны материал гэж байгаа. Тэр материалыг шууд тийм ээ тэр зүгээр хатгаж нүх үсгэнгүүтэй тэрнлүүг шургуулад Пүүгтэрч одоо. За oh my god тэнд ямар одоо ариун цэврийн тий стандарт явж байгаа вэ? Тийш дээ. Тийм үү. Тэр чи одоо нөгөө цуснд нь бохор орох үсттэй юм чинь. Тэр байх юм болно асуудал болно шүү дээ тийм ээ. Тэр нь ургах юм урахгүй үстэй. Тэр ургахгүй. Гэтэл саяхан над дээр манай нэг үргэлжлүүлэгч тийм хийлэгч иржээ. Тийм манайхаар үргэлжлүүлэгч л дээ. 14 хоногийн дараа хяналтанд ирж байгаа. 14 хоногийн өмнө хийлэгцэн байхыг хараад би шок. За одоо яах вэ тийм ээ. За та ямар салонд хийлгсэн гинэ? За ингээд өнгөрч байгаа. За 14 хоногийн дараа нөгөө хүний хянаад үтсэн. Нөгөөх нь 3-5 жилийн баталгаа өгсөн гинэ. Тийм одоо өстэй мундаг.
Өөстөө супер л гэж. За тэгээ 14 өдрийн дараа ирсэн чи уртлын хэсэг нь унтчих. Залэг. Одоо тэгээ энэ яах вэ те? Гэтэл өөр нэг тохиолдол ирсэн чинь те тэнцээ нөгөөд хийсэн газрын маань нарийн цэврийн хангалт тухайн хүний бие махбодын байдал олон зүйлс шалтгаална л та. Арчилгаа, тардлага те. Гэтэл идэлц ирж байгаа. Яг цэгнээ яг дараагаад хавдаад те идэлч гэсэн ирж байна. За энэ тохиолдлыг бид нар одоо яг ямар газар яаж хандаж те одоо зэгцэнд нь оруулах хэрэгтэй юм бэ гэдэг асуудал одоо бас тулчил байна. За нэг иймэрхүү юмнууд бол хэвээр үнэхээр их байна. Энэ бол манай яг салбарт бол үнэхээр тийм байна. Үнэхээр эмгэнэл. Тэнд хэрвээ асуудал гараад тэр хүн эд эрхтний үйл ажиллагаанд доголдоод те хохироход хэн энэ хариуцлагыг хүлээх вэ? Хэн түүнийг засаж залруулах вэ? Тийм үү? Тэ энэ зүйл Монгол улсын хууль дүрмэнд юу гэж заалттай байдгийм бэ? Тэ гэтэл эмч бид нар тангараг өргөөд те энэ мэргэжлийг эзэмшээд хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлээд явахдаа нэг хөл маань наранд нөгөө хөл маань нарсанд гэсэн ийм одоо ёс зүй хэмжээг дагаж ажиллаж амьдардаг. Ийм зүйл байдаг. Тэгэхээр зүгээр л нэг хүндтэй та зүү оруулахдаа би чинь хэмэлээ. Би энэ мэргэжлийг эзэмсэн үү? Би энд ямар бүтцэд, ямар төвшөнд нь энэ зүүний маань үзүр хурж байгаа вүлээ. За шахагдж байгаа бодис маань тийм ээ. Энэ ямар үйлчлэгээтэй бодис хаана юунд яаж үйлчлэх вүлээ? Одоо тэнд механизм нь яаж явагдах вэ? Хүний биеэс ялгарахтаа хэрэг хугацаа шаардах юм? Эргээд үр дүн маань тийм ээ юугаар хэмжигдэх вүлээ? За энэ дээр аягуулсан анализтэй эргээд энэ хүний гоо сайхан эрүүл мэнд тийм ээ энэ хэвийн үйл ажиллагааны энэ явц үнэхээр та зоосны нөхөр энийг харж байгаа бол уучлаарай тий энэ бол асар их алдаа шүү асар том алдаа шүү тий энэ бол байж бошгүй зүйл. Одоо тэгвэл хэдүүлээ ингээ сая болохгүй зүйлүүдээс нь зогслоо ярьлаа штэ ийм юм салбарт яг энэ салбарт болж байгаа. Тэгвэл болж байгаа зүйл бүр ингээ бахархаад ярмаар манай Монголд дэлхийн жишгтээ ийм юм ороод ирсэн байгаа шүү дээ. Та нар мэдээгүй байна уу гэж тий. Жишээ нь одоо манайх энийг хийж ийн ч гэдэг юм уу тий. Хаа нэгтээ ийм юм хийж байгаа дэлхийн жишгт нийцгэр юмнууд гараад ирсэн манай Монгол байгаад байх тий. Тийм зүйлүүд юу байна? Бэлгүй яах вэ? Сая бүр айцсан сууж штэ яа. Одоо жоо айцаа. Яг үнэ одоо айцыг үргэлжлээ. За ер нь бол нөгөө дэлхийн одоо эмнэл зүйч гэдэг юм уу тийм ээ үр дүн месийн бус болон месийн одоо эмчилгээ дээр гарч байгаа хөгжил дэвшлүүд бол дандаа нөгөө комбинац эмчилгээнд дээр айгүй их гарч ирж байна. Одоо хамгийн наазах нь тийм ээ түрүүн хин эмад би хэлсуулаа ярьжсэнчлэн манай эмнэлэгт яг месцаслийнхаа үед хийгддэг тухайн эдгэрэлтийг дэмждэг эмчилгээч байна гэж ярьжсэн тийм ээ. Хаалгааны дараа бид нар 2 сарын хугацаанд тухайн одоо месцаслтаа орсон хүмүүсээ хянддаг. Энэ яагаад хянах шаардлага үүсдэм бэ гэхлээр тухайн хүн маань тийм ээ сэтгэл зүйн хувьд тэр хавдартай одоо хэсгийг хараад шанална шүү дээ. Мэдээж одоо энэ хав хитцээ буух болоо. Зөв юм хийчихөө, буруу юм хийчихөө. Би энэ шийдвэрийг яагаад ингэж гаргаад хийлгэж вэ гэдэг сэтгэл зүйн айгүй их одоо дарамтанд ортог ч гэдэг юм уу те сэтгэлээр унах асуудал гарна. Тэр үед нь манай эмнэлэг болвол тэр үйлчлэгчтэй 2 сарын хугацаанд хамт идэх. Энэ нь яагаад хамт байх шаардлагатай юм гэхэлэр сэрх хүнийг тайвшруулах нь шүү дээ. За таны одоо энэ байгаа байдал тийм ээ хэвий явц юм аа. Эсвэл за хоёлоо арай нэг жоохон хэвийн байдлаас жоохон те илүү хөөр өсөлттэй байна. Илүү хөө хавантай байна. Тэгэхээр хоёлоо ийм эмчилгээ хийя. Энийг ингэж явъя те. За энэ эмчилгээний үр дүнд таны нөгөөдний одоо айх айц чинь алга болно. Хоёлоо цааталт нь аюу гоё зүйлийг хүсэж байгаа шүү дээ тийм ээ. Гоё үр дүн гарахыг мөрөөдөж байгаа тэр маань удахгүй ирнэ гэдэг дээр бид нар хамтран ажилладаг. Тийм. Тэгээд ирэхлээр хүмүүс маань одоо та нар хэрвээ ингээд магадгүй нөгөө судалгаа хийдэгчтэй хүмүүс сошиалаар одоо яг энэ эмнэлэгт орсон хүн байна уу? Энэ эмнэлгийн талаар үрдүн байна уу? Бодит зураг байна уу? Коммент юу гэсэн байна уу гэдэг ингээд сэтгэлглүүдийн уншдаг. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн одоо комментиг олж үзэхгүй. Яагаад гэвэл тэнд манай үйлчлүүлэгч нар хизээш нөгөө төөрөгдөлд орж олон нийтээс асуудаггүй байхгүй. Тийм. Яг гэвэл тэр бүх нөгөө одоо авах хэвээр мэдээллүүдийг бид нар үйлчлүүлэгчтэй өгчдөг. Тэр хүн заавал тэр олон нийтийн сүлжээнээс
хүүе би ингээд хэд хоногийн өмнө хийлгсэн юм аа. Одоо энийг яах вэ? Миний хаав дахиад хэд хоног буух юм болоо те хэд хонжиж буух юм болоо. Бусдаас асуухгүй байх юм байна. Бусдаас хийцэж асуухгүй учраас юм чинь те тухайн хүмүүстээ тусгайлан зориулсан одоо дэглэм гам барих заавар тийм ээ эмчилгээний арга зүйг нь бол зөвлөөд бүр цаасан дээр бичээстэй байдлаар нь тэгээ багцтай нь ерөнхийдөө олгоод тэгээ за асуудал үүсвэл тийм ээ та эмчтэй шууд хандаарай. Та чата шалгаад те чатаараа одоо асуугаад бичсэн ч болно эсвэл шууд контакт хийгээд эмчтэйгээр холбогдсон ч болно эсвэл биеэрээ шууд эмнэлгээр яриад үзүүлсэн ч болно. За тухай бүртэн эмчний яралтай арга хэмжээг нь авч өгнө гэд ингээд явдаг. Тийм. Би сая нэг юм дэлхийн мэдээ уншиж байгаа нэг юм Америкт болсон явдлыг сонссон байхгүй юу? Амар юм ярин заа юу. Амар юм нь юу вэ гэхээр товчхон хэлий. Тэр эмэгтэй нэг найзтайгаа хоёлаа нэг найз нь бүр мэдэм хийрээд одоо би энэ амархан би чиний энэ евро чи ингээд юм шахаад өгөө тийм ингээд урууламаа гоё болгохгүй л ах шүү байгаа. Тийм ингээд өгөө гэж гэрт нь шахацсан байлээ. Тэгээ эцээцтэй гоо сайхан болоод эрүүл мэндээр бүр асар их хөрсөн байлээ. Тэгээд энэ бол зөвхөн Монгол биш ээ дэлхийн нийтэд байдаг л үзэгдэл юм байна. Гэхдээ одоо юм хөгжчүүд ахад те боломж мэдээлэл хоёр талтай болохоор тийм яах вэ? хөгжилтэй улсын оронд ч гэсэн өөрийнхөө дураар эсвэл мэрэгжлийн бус газар очиод ингээд хийгээ явчт юм байна. Өөрөөсөө дур мэдээд ингээд нөгөөх нь бас нэг жоохон эмнэлгийн жоохон мэдлэгтэй хүн байсан юм байлээ. Тэгээ би энэ Америкт болсон мэдээг ингээд уншичаад одоо би ч нөгөө айдаг хүн болохоор за ийм ч та бүтггүй наймтай. Туул айдаг төрлийн хүн. Одоо нэрээ туул айдаг төрлийн хүн. Би болохоор нэг юм дунд нь ингээд яасан ч яах вэ те. Тэгсэн хэрнээ бас нэг юу юугүй хамартаа болол, уруултаа болол гэж бодохгүй. Гэхдээ нэг тохирсон юм а хийчихгээд. Эмчээс нэг асуулт байна. Энийг би бүр асууя гэж бодоод байсан. Сүүлийн үеийн эмэгтэйчүүд, манай бүсгүйчүүд их адилхан төрхтэй болоод байна. Ав адилхан хамруултай байна. Ав адилхан уруулуудтай, тормгор халаг нүдтэй. Тэгэл ер нь л маш адилхан. Тэгээ энийг хараад бүр гайхаад нэг эмчтэр очтгүй байл та. Эсвэл нэг газар заалгаад бүгдээрээ ингэж хийгээд байд юм уу? Уг нь одоо ингэ нэг хүн хүний царай төрхөнд таарсан онцлог байна да. Би ч одоо нэг юм бөөрийнхий царайтай хүн чинь шавх хамартаа олчоор надад зогох юм уу, зохгүй юм уу гэдгийг ялгаж салгадгүй юм уу? Нэг стандартаар гэдэг юм ингээ хийгээд байд юм уу? Энэ юу нь ямар учир байна? Яг тийм адилхан царайтай хүмүүс гарч ирээд байна. Энэ болохоор нөгөө юу? Тухайн хүмүүсийн өөрсдийнх нь хүслээс их шалтгаалдаг. За. Тий. Мэдээж нөгөө нэг би ийм болмоор байна гэхдээ тийм ээ. Үгүй ээ. Чамайг ийм болохгүй гэдэг юм ч бол бас ховор. Тий. Эмчийн хувьд бол ер нь л натурал төрхийг хэрхэн танд зохицолтуул сэргээх вэ? Тий. Ер нь бол залуу төрхийд нь хэрхэн авчрах вэ гэдэг дээр илүү анхаарч ажилладаг. Тэгэхээр энэ ажилбар болгон дээрээ одоо тамга дарсан юм шиг тийм ээ. Ижилхэн хийн гэдэг бол уул нь байж болохгүй зүйл юм байгаа. Тий. Тухайн хүний нүрийн пропорц гэж юм байна шүү дээ. Харин нөгөө тэгмээр зохицол гэж юм байна тий. Тэр зохицлыг хэрхэн зөв гаргаж ирэх одоо тухайн эмчийн төсөөлөл гэж зүйл байх хэвээр, туршлага гэж зүйл байх хэвээр тийм ээ. Мөн чадвар байх хэвээр. Тэгэхээр тэр зүйлийг одоо бий болгож арай амжаагүй ч юм уу тийм ээ. Эсвэл одоо магадгүй тэр зүйлдээ хитрхи дадсан ч гэдэг юм уу. Тийм эмчнэр дээр очиод нөгөө өөртөө таалагдсан хамраа шууд хийлгээд байгаа асуудал аль талаасаа байна уу гэж эмч нь харж байна. Тийм. Нийтлэг Монгол эмэгтэйчүүдийн төрх Монгол шанаа хацар гэж ярьдаг штэ. Ийм эмэгтэйчүүд толгой дараалан одоо хүний зургийг өөртөөгөө харьцуулж хараад би энэ шиг гоё болчих гэх боломж юу байна уу? Та яг мэдээж үзэж хараагүй юм чинь яг тэгнэ гэхгүй л ахalta нэг юм төсөөлөл баримжаатаа хэлж өгөх үү? Тэглгүй яах вэ? Одоо хацар охид гэж ярьдаг тийм үү? Энэ цаанаа бас жоохон учиртай. Яагаад вэ гэхээр тэдгээр хацар охид нас нь одоо явах тусмаа бага өгшөрдөг. Тийм. Одоо манай орны Монгол эмэгтэйчүүдийн хацар бол бусад орныхыг бодох юм бол харьцангуй тогтоц өвөрмөц. Тийм ээ? Харьцангуй өргөн шанаатай, хацар нь илүү одоо үзэсгэлэнтэй гэж бусад орныхан бол үздэг юм. Гэтэл бид нар өөрсдөө болохоор үзэсгэлэнтэй юм байна шүү дээ. Муухай зүйлтэй. Би ч одоо бүр нэг нэрээ намайг ганц гутааж байгаа зүйл гэж хардаг боловчлаараа энэ бол та одоо энэ юугаа өөрчлөх хэрэгтэй. Бодлоо өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хацар дээр тогтож байгаа булчин тийм ээ. Тэр одоо зөөлөн эдийн тогтолцоо, айрсны байдал тийм ээ. Бид нар бол энэ том хацар дээр бол айгүй их тохогддог.
Тийм учраас Хамгаалцар тавьсан чи. та энэгээр бахархах хэрэгтэй. Доошоо унжилт буюу одоо энэ жавжны хэсэг дээр одоо булдаг гэж ярьдаг шүү дээ. Шиг тийм байх. Муухай нэршлүүдтэй шүү тий. Тийм одоо хацрын унжилт үүсэх эрсдэл тун багуулсууд тахгүй юу? Тийм ч учраас бусад орнууд та хэрвээ одоо Солонгос тэр хятад хүмүүсийг харж байгаа бол тийм ээ хацар баг байдаг. Тэгээд эдгээр тэнцэнэ Европ хүмүүст бас байдаг. Бүр ингээ хонхоц юм шиг тийм ээ. Тийм хацрын одоо дефектүүдтэй юм шиг тийм нүрний төрх байдаг шүү дээ. Тэр хүмүүс ч бүр тэр хацрыг хийлэгдэг. Тийм бүр хийлэгдэг. Бүр тэнцээ албаар имплант гэж зориултын суулгац хийлгэж байна. Эсвэл тэнцээ бүр тийм ээ энгийн мисийн бус аргаар гэх юм бол хатуу төрлийн филерээр тэнцээ овгор байдлыг үүсгэдэг. За ингэж энэ хүний төрөх илүү натурал бөгөөд илүү амьд тийм ээ илүү гооцтой харагдаад байгаа юм. Тэгэхээр та бүтээрийн одоо дургу байсан зүйл танд давуу тал болж ирэх нь шүү дээ тий. Тий гэхдээ мэдээч энэ маань нөгөө тодорхой хэмжээгээр их хэмжээтэй байна уу, бага хэмжээтэй байна уу, тохирсон хэмжээтэй байна уу гэдэг дээр бид нар харин зохицуултыг менежлэх хэрэгтэй. Тийм. За. Энэ юу одоо ингээд эмчнэр туршлага судлаад байдаг шүү дээ тий. Тэгвэл яг гоо сайхны энэ мэс туслаар ингээд дагнцсан эмчнэр аль улс руу явж туршлага судалдаг. Эсвэл гадаадаас мэрэгчлэтнүүд ирж та бүхэндээ бас туршлага судалцаад хоорондоо санаа бодлоо ярилцаад за Монгол эмэгтэйчүүдийн онцлогоос ярилцаад тий одоо илүү дэвшилтэд дараа жилээс ийм болгоё ч гэдэг юм уу ийм байдгүй. За ер нь бол тэдгээр хүмүүс манад ч ирдэг бид нар ч очдог. Тий хамтран ерөнхийдөө ажиллах тохиолдолж байна тий бид нар өөртөө зорж очиж сурья гэж сургалтанд нь хамрагдах ч зүйл байна. Ер нь бол Монгол эмэгтэйчүүдтэй төдийлөн ажилдаггүй хүмүүс учраас тэд нар хөгжүүлэлт хийдэггүй. Монгол хүмүүс тохирсон тийм ээ энэ мис заслын одоо арга аргачлал тэр зүйлийг бид нар монголчууд өөрсдөө хийдэг. Тийм бид нар бол хамаагүй л одоо хамгийн наазах нь л Турк яваад л тий нүдэндээ давхраа хийлгэж байгаа хүмүүсийг та бүхэн хэрвээ ажигласан бол арай л том давхраанууд. Тий Өөрсдийн арай л том давхраанууд тий. Гэтэл тэнд бид нар очиж хийлгэсэн дорол Монголдо хийлгэх нь хамаагүй лээ. Тий зүгээр хүмүүсийн маань нэг ойлголт байна л да. Одоо харьцангуй засарч байгаа ойлголт. Тэр нь одоо юу юм гэхэлэр том л байвал давхраа гоё гэдэг ойлголт одоо багасч байна. Тий. Өмнө нь болохоор зэрэг одоогоос 1-5-6 жилийн өмнө бол нэг хийлгэж байгаа юм чи том л хийлгэе. Нэг мөсөр. Яг байна. Тийм ойлголт бас аюул хүмүүсийн дунд тий. Бити жижигхэн давхраа хийлгэжээрээ тэр чин дорхно алга болчих юм. Нэгэнтээ хийж байгаа юм. Хөгшрөө тэрхээр бүр жижигрээ өвчлө гэдэг. Яг байна. Нэгэнд хийлгэж байгаа юм чинь зүгээр томоохон юм хийлгээ тавьчих гээл тий. Тийм үзүүлэлтүүд одоо юу гэдэг ойлголтууд хүмүүсийн дунд илбэг байсан бол энэ маань одоо хоцрогдсон ойлголт болсон. Тийм. Одоо бол нэг 10 хүний 1-2 моёр нь л тийм яриатай иржээ. 8 нь бол дэлхийн чиг хандлагын дагуу тийм ээ. Би яг л натуралаараа сэргмээр байна. Ерөөсөө би одоо байгаагаасаа илүү залуул болчвол тий том давхраа хийлгэхгүй. Айгүй харагддсан байлээ гэдэг ойлголттой хүмүүс айгүй ирдэг болчихсон. Тэр нь бас айгүй одоо за тийм ээ. Тий одоо л манайхан ойлголт нь зөв болж байна да. Тэглгүй яах вэ гэд. Нэг бол ингэдэг тий эмэгтэйчүүд нэг бол нөгөө түрүүн бас ярьжсэн. Ерөөсөө хийлэхгүй гэдэг нэг юм үзэл бодолтой. Яста тийм яста. Үгүй. Эхээс дурсан бэлтэй мис хүрэл тий гэж бодож явдаг. Зарим нэг нь бол хийлгэн тий хийлгээд ингээд явна гэд ингээд бүр өөртөө ингээд суулгацсан гэж яриад нь штэ. Тэгээ хурж ирээд үнэхээр ингээ гоё бүр ингээд энэ хүнд одоо өөр ямар ч илүү төтөө юм хийх шаардлагагүй гэж харахаар эмхтэй хурж ирэнгүүт нь тэрийг буцаах явдал байдгүй. Зөв сонирхож байгаа шүү. Эсвэл бүр ингээд энэ хүнийг бүр хийгмээр ахад барьж аваад тий хийлэхгүйгээд ахын ямар сони юм бэ гэж байгаа хүнийг хийлгэж үзчихсэн үү? Өдөр тутам тийм хүмүүстэй таа. Нөгөө хүн бүр домч тийм биш үү? Гоё жишээ хэлээж гоё. Сонирхолтой санагдаад Аа. байна. За ер нь бол нөгөөд нэг энэ гоо сайхны мис засал тий реклам харж ирдэг хүмүүсийн тоо бол харьцангуй бага байдаг юм аа. Харьцангуй бие биенээ харж тийм ээ бодит жишээн дээрээс
одоо үлгэр дуурайл аваад за энэ маань ийм байж байгаад ийм болсон гэдэг бодит өөрчлөлтийг мэдж байгаа хүмүүс маань илүү их ханддгийг. Зарим мэдээж одоо хитрхи их донтолт гэж ярьж байна те. Яг тийм зүйл болсон хүмүүс ч бас хандна. Тэдгээр хүмүүст бол за одоогор бол танд тийм ээ үнэхээр яг одоогийн байж байгаа байдалд нь бол хангалттай гэж үзэж байна. Тэ? Тийм учраас эмчийн хувьд танд энэ асуудал төр бол яг энэ хэвээрээ байхыг зөвлөж ингээ явуулж байгаа хүмүүс бол бас байна. Гэтэл одоо манай эрэгтэй хүмүүст айгүй их тохиолдд юм тэр асуудал. Тэр нь одоо жишээ нь юу ах вэ гэхэлэр их нэртэйгээ хамт ирээл хань болоод л ирж гэн л та. Эсвэл бүр их нэртэй чирэгдээд ирж байна. Тийм ээ. Чирэгдэж ирсэн хэрнээ үгүй би энэ нүдэндээ дуртай гээд эсвэл одоо нэх муухай юм болчдیں۔ Багчлаа манай ажлын тэр тэгсэн чинь айгу муухай байсан. Би юу н хийлэхгүй гэдэг хүмүүс бас зөндөө байна. Гэтэл тухайн хүний одоо яг бодит байдлыг дүгнэж хэлэх юм бол тэр хүний зовх одоо сулраад унжаад ирэхлээр зохиор хэдүүлээ жишээ авъя. Тэгэхэд болохоор хамгийн наазах нь тэр хүн хөмсгөө өргөдөг болоод эхэлдэг. Тий одоо талент харангуутаа бид нар ч өглөө болгон талент харна шүү дээ. Нүрээ ядчил эрэхтэй хүмүүс ч угаачаал ярьчихтаа талент хардаг шүү дээ. Тэгэнгүүтээ л нэг хөмсгөө өргөж үзээлтэй. Тэгснэ ингээд аваанууд маань том болж байгаа юм шүү. Гээ тэ. Тэгэнгүүтээ тэр шууд нөгөөд 70 дахь хөмсөрт нь очиж суучих шүү дээ. За ер нь нөхөр минь тэ. Ер нь жоохон жижиг нүдтэй байгаа юм чинь жоохон томруулахын тулд хүнтэй харьцахтаа том харч. Тэг хүмүүсгөө байнга өргөөдөө зураг авахлахтаа ч гэсэн хүмүүсгөө ер нь ингээ за энэ нөгөөд ойлголт нь лавширч явсаар хагаад байнгын духан үрчийдэг хэмжээнд болоод ирж байна. Тэгэнгүүт нэг зүйл муудангууд нөгөөтгөө засах чинь гингүүд нөгөө зүйлээ муудах асуудал бас гарч байна. Эмэгтэйчүүдийн дунд ч гэсэн энийг гардаг. Тэгээд эрэнгүүт нөгөөд духаг түүл чи ядаж над өрчгөр духандаа нэг юм хийлэгч хэлтэй мис засал хийлэгдэх юм гэхэд гээд нөгөөд дагуулж явж байгаа хүмүүс нь хийлгээ тавихлаар нөгөөд хөмсөг их хэмжээтэй өргөөд идэг нөгөөд өрчгөр дух маань тийм ээ өрчийжээж нэг юм өргөдөг байсан чи өрчийнхээ болонгууд нөгөөдх нь өргөдөхөө болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт нөгөөд зовх маань эргээд дарагтаад ирэхээр шал дими юм л гэж яах юм. Би зүгээр л өрчийгээл хөмсгөө өргөө зохио ингээ өргөө явуулсан хамаагүй дээр харагдчихсан гэж хүмүүс яриад байдаг байхгүй. Яг үүндээ энэ бол амьдралын чанарт айгүй их нөлөөлдөг. Хамгийн наазах нь тэр хүн зураг авахулахаа дуртай биш болчихж байгаа. Тэ энэ тэнд хүүе манахаа ингээд зураг авахлыг барих яахын та нар авахулчих гээл тэ. Гэтэл хүний амьдралд сэтгэл ханамжтай байх өдөр хоногуд олон байх тусмаа тэр хүн гэрэлтэн. Шөө илүү өдрөг амьдран тэ. Энэ бол өөртөө ихтэй байх байдал. Өөртөө ихтэй байснаар тэр хүний амжилт тийм ээ төдийлөн одоо мундаг байх үгүй эсэх нь бас шалтгаална шүү дээ. Тэгээд амьдралын чанарт нөлөөлж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр гараад ирэхэр чи эмэгтэй хүмүүс хүртэл би бол одоо ингээд селфи хийх дургүй. Зураг авахлаа ихээр нэг жоохон хол зогсдог ч юм уу. За яшиг гэх найл болох нэг жоохон зурагнаас холдоод ирдэг. Яг үнэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө л өнөх хүмүүс чинь асар их өдөр тутмын тохиолдоод байгаа зүйл. Гэтэл энийг засах бүрэн боломжтой. Нөгөө түрүүн би нэг ихэнд ярьсан да. Маажгийн гуталтай байж тэнцээ цоо шин гутал байж хаталтай. За яах вэ энтэйгээ дахиад нэг хэдэн жил явчих. Тэгээд нөгөө нэг гутал сайд 3 өмнө гэдэг л юу гэдэг лээ тийм нэг тийм нэг үг байдаг да. Тэр чинь яг амьдралын чанарыг өгүүлээд байгаа байхгүй. Тийм асуудал байна. Эмэгтэй хүмүүс төр аргагүй. Одоо л гоо сайхны мэс засал гэдээ ярихаар эмэгтэй хүмүүс хангалттай талцж штэ. Чи одоо яасан хиндээ гоё харагдах гэж ингэж маялах гад байдгийн. Нөхөр чин чамааг муухай гээгүй байхад болоо юм биш үү? Аагаас л эвгүй байна штэ. Гэтэл эрэгтэй хүмүүсийг одоо бүр ингэж очивол задуул нийцтэй барыг зарим. Энэ юун болгон дээр нэг тренд гэж одоо сүүлийн үед яриад байдаг болчлоо. Жил дагаал хувцсны тренд. Бүр тэр ихтэй хоолны тренд ч байна. Тэгвэл гоо сайхан дээр трендэд дагаад одоо энэ хүүхнүүд чинь тийм юуны яасан юмны тийм юм би хийлгүүлсэн гэдэг нэг нэршлүүд гаргаад ах шиг байна. Би тэрийг нэг хүн дээрээс харсан. Надад хэлж байхад би сонссон. Тэр шиг одоо Монголд ямар тренд байна уу? Тэгвэл эсвэл дэлхийн нийтийн трендийг
манай Монгол мэс засал одоо гоо сайхны мэс засал жимчнэр хэр одоо биелүүлээ яваад байна. Сони юм а. Зохиогүй байхад тэрэнд дагна гэвэл яг бол одоо нэг хувцас ноодонд орлоо да. Тэгтэл би мод олж ийн гэд одоо жишээ нэг юм богинохон юпг өмсөө явж ивэл надад бол эвгүй байна. Зүгээр өөрөө жишээ татгаад. Яг үнэ. Дэлхийн одоо чиг хандлага гэдэг маань бас нэг давуу болонсол талууд байна тий. Гэтэл тухайн жилд ямар нэгэн их олны танил хүн тий нүрэндээ өөрчлөлт хийж л тээ. За тэгэнгүүт тэр нь тренд болоод гараад ирдэг шээ. Тэгээд одоо бол Солонгос тренд болоод байгаа тий. Хятадд бас тренд болоод байгаа нэг зүйл байна. Тэр нь бөмбөр дух. Бөмбөр дух. Тоол гэсэн чи тий. Духны хэлбэр өөрөө ерөнхийдөө өөгүй юм бөмбөр байх нь царайг их юм зөв төрхтэй болгож харагдуулдаг байх нь. Ямар тийм биш. Энэ духыг үүсгэж байгаа тийм ээ. Одоо зүйл маань 2 3 төрөлтэй байх жишээ. Бас тий одоо мэдээж ямар нэг юм л хийж дүрх гэнэ шүү дээ. Тэгэх нь мэс заслын аргаарч бас тийм болгож болдог байхаа эсвэл одоо тэнд хийж дүргэж байгаа зүйл маань нэг бол таны өөрийт нь өөхийг тийм ээ боловсруулад өөрийт нь туханд хийж өгч. Энэ бол бас л гоё арга тий айгуу гоё тухайн хүний өөхөнд бол өөдлис гэж зүйл нь агуулгадчихдаг. Тэгэхээр орсон газар болгондоо хувиран өөрчлөгдөж тийм ээ тухайн эдисэд шилжин болвол хэрэгтэй зүйлийг нь бий болгодог бас өөдлис гэж айгуу мундаг зүйл байна. Бүх төрлийн үр өсөл бол түүнд дарагддаг. Тийм мөн халдварын эсрэг одоо тийм ээ үндсэн дархлааны тогтолцоог идэвхжүүлж өгдөг гэдэг айгуу бас сайн давуу талууд байна. Одоо орчин үед бол энэ өөдлисийг бол бүх төрлийн эмчилгээнд өвчний эмчилгээнд бол маш төгөөмөл хэрэгжилж эхэлж байна. Одоо хамгийн сүүлд гарсан жишээ бол хавдарт хэрэгжилж байгаа. Тий, хавдрын эсийг одоо өөдлис гэж нэрлэгдэж байгаа энэ зүйл маань яг яаж тэнд нөлөөлөд байгаа вэ гэхлээр ерөөсөө тухайн орчинд оронгуудаа тийм ээ тухайн орчны эсийн митохондри буюу тийм ээ одоо энерги их үсвэрийг маш сайн одоо тэжээлэр хангаад өгч байна. Тэгэнгүүт тэр митохондри сайжлаад ирэхлээр одоо хүнээр зөвлөх юм бол машинаар зөвлөх юм бол мотор нь гэсэн үг байхгүй. Мотор нь тийм ээ жоохон доголдоод ирэхлээр тэнцээ асуудлууд үүсэж эхэлт юм байна л да. Гэтэл тэр моторын ажиллагаа сайжраад ирэнгүүт тэнцээ нөгөө мутацид орсон буюу тийм ээ одоо тэр генийн кодууд нь бүдгрээд тий өөрчлөгдөөд тэрийг нь таньж чадахгүй болмаас эмгэг бий болоод байгаа асуудал нь засагдаад эхэлдэг байна. Тэгснээрээ хавдрын эс томрохгүйгээр тий эн чинь мутагенний асуудал биш дээ гэж нөгөөд эрүүл болсон эдис маань танингуудаа тий түүний эсрэг сайвчлах. Мөн эрүүл тэр орчмын эдийг илүү хүчтэй одоо идэвхтэй тий сэргийг хэвийн байдалд нь илүү сайн оруулах ч гэдэг юм уу. Тийм байдлаар ер нь бол өөдлөсүүдийн одоо үүрэгрэл тэнд гүйцэтгэгдэж байгаа. Энэ маань бол одоо айгуу гоё имчилгээ. Тийм манай эмнэлэгч гэсэн бас энэ чиглэл рүү нэлээх хандах тий чиглэлийг одоо бол тэмүүлж ажиллаж байна. Тийм нөгөө нэг өөдлөс гэж одоо сүлээд ярьдаг сонирхолтой. Тийм ээ. Өөдлөсийн одоо үндсэн 5 одоо үйлдэл үр дүн тийм ээ. Тэр бие махбодод гүйцэтгээд байна л да. Нэгт нь бол үр хөслийн эсрэг. Хоёрт нь халдварын эсрэг. Тий. Гуравт нь болохоор зэрэг залуужуулах үйлчилгээ буюу хөгшрөлтийн эсрэг. Тий. Тэнд байгаа нөгөөд хөгшрөөд ирж байгаа эсүүдийг тэтгэж илүү залуужуулдаг байна. За тэгээд дөрөвт нь болохоор зэрэг мэдээж тэнцээ нөхөн төлжиж уургах тий. Тэр болцоог асар өндөр одоо үзүүлж байна. Тэгээд тавд нь бол хавдрын эсрэг гэдэг тэр нөгөө мутагийн дорсон эсийг дэмжихгүй байх байдал. Гээд ингээ үндсэн 5 үйлчлэгийг бол бид нэр өөдлөс үзүүлдэгэ гэж бол томьёолоод байдаг. За тэгэхээр сонсогчдоо үзэгчдээ та бүхэн Хөгтөнгөр радио 82.9 өндөр өсгийт подкастын ээлжид дугаарыг хүлээн аван сонсож байна. Энэ удаагийн дугаарт Юу мэдэмлэгийн мэс заслын эмч Солонготой Туулит хоёр ярилцж байгаа юм. Гоо сайхны мэс засал зөв юм уу, буруу юм уу, болох юм уу, болохгүй юм уу, тэгдэг юм уу, тэгдэг юм уу гэд эргэлзээтэй олон асуудал байгаа. За энэ удаагийн дугаар бол ерөөсөө нүүр тойрсон мэс заслын асуудлуудыг ярьсан. Тэгсэн чинь нөгөө гурав чинь хөхрөөж орсонгүй, магадгүй өгзөгрөөж орсонгүй тий. Өөдлөөс өөх шилжүүлэн суулгах, саруулах гэд маш олон аргууд байгаа. Ингэж хүлээж исэн бол дараагийн дугаараас
хүлээ авч сонсоорой, бас үзээрэй. Тэгээ асуултуудаа энэ доор бичээрэй. За магадгүй зөв штэ, буруу штэ гэж талцж байхаасаа илүүтэй тэгвэл ямар юм бэ гэдээ асуучвал магадгүй дараагийн дугаарт хариултаа илүү олоод сонсчих юм болоо гэж бодож байна. Тэгээ нэг удаагийнхаа дугаарыг бид нэг цагийн хугацаатай хийж байгаа учраас яг ихэн зургуул гайхаж идэл нэг цаг өнгөрсөн байна штэ. Тийм байна, их хурдан байна. Тэгээд мэрэгжлийн хүн сууж байгаа учраас асуултаа ястаа дор нь асуусан дээр шүү. Дараагийн дугаар дээр бид хоёр тэгээд эмчтэйгээ дахиж холбогдоод таны асуултыг бид нэр уламжлаад тэгээд хариу бичих боломжтой, ярилцах боломжтой. Тий. Тэгээд энэ дугаараа одоо энд хүрээд өндөрлөхөөсөө өмнө эмчит маань бас ярьж амжаагүй зүйл байж магадгүй гэд асууч. Гэхдээ амжаагүй зүйл байна уу? Тэгвэл ярий. За харьцангуйгаар та хоёр маань аягуулсан асуулаа шүү дээ, тий. Хүүшээ тэгдэг юм уу, ингэдэг юм уу? Яг нь бид хоёр чинь нэг жоохон мэдлэг хомс гэхгүй юу. Гоо сайхны мэс засал тал дээр сонирхсан асуултууд ер нь угаасаа ингээд хойно очрлоостой. За яг нөгөө өөрийн хувьд гэдэг юм уу, тий. Манай эмнэлгийн хувьд бас нэг жижигхэн зүйлийг онцлоод хэлчихмээр санагдаж байна. Эмч нь бол түрүүнд урдж хэлсэнчлэн нүдний мэс заслын эмч, тийм ээ. Тэгэхээр манай эмнэлэг бол мэс заслын эмчийн үүсгэн байгуулсан эмнэлэг. Тэр утгаараа бол яг л өнөх дэлхийн чиг тийм ээ баримжаа болон стандартыг эмнэлэгтээ нэвтрүүлэхийг цаг ямагт зорддог бөгөөд халдвар хамгаалал тийм ээ тэр стандарт орчныг бол бүрдүүлсэн байдлаар хамгийн одоо чанартай үйлчилгээнүүдийг та бүхэндээ үзүүлдэг байгаа мэс заслын үйлчилгээнүүд тий. Тэр дундаа зохины мэс засал буюу одоо нүдний эргэн тойрны мэс засал бол айгүй нутагсан байдаг маань эмнэлэг дээр. За баярлалаа. Хамт байсан бүсгүйчүүддээ баярлалаа. Өндөр өсгийт подкастын энэ дугаар хин түрээд өндөрлөж байна. Хөгтөнгө радиогийн хөтлөгч Туул болон Ама за мөн мэс заслын эмч Солонгоо нар хамт байлаа. Дараагийн дугааруудад сонирхолтой мэдээллүүдийг хамт хүлээ авч сонсъё. Хамт эргэлзээгээ тайлцгаая. Дараагийн дугаараар эргээд олзъя. Баярлалаа. За баярлалаа.